Их чинь ингээд охинтойгоо ойлголцохгүй байна. Илэн далангүй байж чаддгүй. Одоо охин маань найз залуутай болсон гэдэг чинь. За тэгээд жоохон охин нь ингээд нэг амьдралын зугаат single-ийг бол жоохон хараад хөөцөлдөөд ахшгүй. За манай охины одоо нийлж байгаа тэр найз нөхдөд ч гэсэн надад таалагдахгүй байна. Би ээж охинтойгоо ярилцаж ойлголцох вэ гэж. За ихчээ ер нь эцэг их болж төрнөө гэдэг бол тухайн одоо танд ингээд ирсэн хүүхдийг тийм ээ одоо хэн болохыг хүсээд байна энэ дэлхий дээр хэн болж амьдрмаар байна тэрийг хүлээн зөвшөөрж дэмжиж чаддаг чадвартай байх л ёстой юм эцэг их гэдэг нь. Тэгээс би чиний ээж чамайг төрүүлсэн би чиний эцэг чи миний удам чи инженер бол чи тийм даруй төлөв бай чи тийм бэ гэх ёсгүй. Тэр хүүхэд чинь өнөөдөр жоохон зугаат цэнгэл хөөгд байна гэж юм тийм. Магадгүй одоо тэр хүүхдийн энэ амьдралын замналт тэр хүүхэд ийм амьдралаас ийм зүйлийг үзэж туулж тэрнээс ухаарлаа авах ёстой ч юм билүү. Тэрийг та ойлго. За тэгээ охинтойгоо илэн далангүй байж чадахгүй байна гэдэг нь одоо мэдээж танаас л 100% шалтгаалаад байна л да. Та одоо охиныгоо тийм ээ хоёулахнаа байхдаа за миний охин ээж нь одоо чамтай ярилцмаар байна. За чамд одоо ингээд санаа зовоод байна гэдгийг зүгээр л илэн далангүй энгийн байдлаар л хэллээд орхичих. Тэгээ тэр хүүхд ойлгоно шүү дээ. Тэгээ ээж нь бол одоо чамайг буруу хүнтэй нийлээ, буруу замаар орчих уу гэж айж гин. За би бол чамд ингээд санаа зовж гин. За ээжийнхэн бодол одоо ийм байна. Миний хүү хүлээж авах хэсгээ өөрөө шийдэрээ гэж орхичих. Тэс би чиний ээж, чи ингэх ёстой. Чи одоо ингэ би таалагдахгүй. Тэр найзаасаа сал. Одоо ингээж бол биш. Тэг тусам хүн цаашилдаг. Зүгээр ээж нь чамд санаа зовж гин. Гэхдээ миний охины амьдрал учраас чи өөрөө мэдэрэй гэж хэлээл орхих. Тэр хүүхд бол ухаантай хүүхд бол тэгэл ойлгоод яв. Тэр хүн болгоны амьдралын зурсан зураг гэж өөр байдаг байна л да. Тэгэхээр хүн болгон өөрөө өөрсдийнхээ амьдрал, өөрөө өөрсдийн хичээлийг энэ дэлхийд сурахаар төрөл авч хүн болж төрсөн байдаг. Тэр болгоныг та контролдож атхандаа байлгана. Таны хүсснээр бүгд байна гэсэн үг биш үү тийм шүү. Хичнээн таны үр хүүхэд ч гэсэн ер нь хаанаас ирсэн ямар сүнс болохыг ер нь та мэдэхгүй шүү дээ, тийм үү? Тэгээ тэр олон сая 90 бэлгийн эсээс одоо нэг л таны хүүхд болол тэр өндгөн эстэй нийлээл одоо таны хүүхд болж төрсэн байна. Тэрнээс бол та тэр хүүхдийг тэр сүнсний хэмжээнд мэдэхгүй байхгүй юу? Тэгэхээр тэр хүн энэ амьдралд юу туулахыг хүсэж байна, юу сонгохыг хүсэж байна. Тэрүүнд нь л эрх чөлөөг өгж дэмжиж явах нь л одоо эцэг их хүний хамгийн дээд одоо чанар гэдгээ. Мэдээж бол та одоо тэр санаа зовоод байгаа, болохгүй байгаагаа хүүхдэд зөвөр илэрхийлэл орхичих. Тэр хүн чинь насанд хүрсэн хүн биш шүү дээ. Тэгэхээр яаж явах, яаж амьдрах нь тэр хүний л сонголт, тэр хүний л хувь тавилан гэдгийг бол би хэлмээр байна.